Одоо цаг 9 цаг 14 минут болж байна. Би зургтын хуучин эц гэдэг дээр байна. За энэ дээр агарын чанар ийм байна. За 291 буюу PM2 291 гэж байна. За ер нь энэ дээр 250-аас дээш бол аюултай төвшөнд очиж тийм байна. За тэгээ агарын чанарыг ер нь нөгөө нэг үнэлэхдээ сайн, дунд, мэдрэмтгий хүнд эрүүл буш гэж байгаа маа. Тэгээ мэдрэмтгий хүн гэдэг дотор настай хүмүүс, жирэмсэн их, жоохон хүүхдүүд те. За тэгээд борон хийттэй ч юм ханиадны замын өвчтөй хүмүүс хэлж байгаа. За дараа нь эрүүл мэндэд муу, за эрүүл мэндэд маш муу гэж англиад тэгээд аюултай төвшөнд тэгээд ингээд 250-аас дээш бол аюултай төвшөнд гэж байгаа. За би яагаад энэ газрыг сонгож үзсэн бэ гэхээр энэ зургтын эцэс гэдэг чинь өөрөө энэ яг ингээд харах юм бол энд юу байгаа? Зургтын нөгөө нэг цамхаг байгаа. За яг энэний урталт болохоор юу байгаа? Их нялхас байгаа. За тэгэхээр нөгөө их нялхас байгаа нөгөө нэг жирэмсэн их. За тэгээд хүүхдүүд жоохон хүүхдүүд бол мэдрэмтгий хүмүүс аахгүй. Тэгэхээр хэр ангилтаа шууд орчиж байгаа юм. Тэгэхээр тэрнээсээ бүр юм хамгийн нөхцөл хүндтэй аюултай нөхцөлд байгаа. Одоо их нялхас болохоор Монгол улсын бүх улаан өнцөг улам бүрээс одоо хүмүүс хурж имжлүүлдэг те хүүхдүүд ирж имжлүүлдэг. Тэгэхээр тэр хүмүүсээ баг нөгөө нэг хамгийн эрсдэлтэй байж болохоор юм нөхцөлд нь эмзэгэн байгаад байгаа нь өөрөө нэг тийм логикгүй байгаад байгаа юм. Тэгээд үнэхээр болдог бол магадгүй Улаанбаатарын одоо зүүн дишээ ч юм уу те жоохон урагшаа боломжтой газрууд нь шилжүүлвэл яг нэг хамгийн мэдрэмтгий хүмүүстэй хамгийн эрсдэлтэй газар нь байгаад байгаа логикийн хувьд ерөөсөө алдартай байгаад байна гэж би бодод байгаа.